Орхон аймагт мөнгөө өвөл 2022 арга хэмжээний хүрээнд сонирхогчдын донд өсвөрийн тэшүүрийн аймгийн аварга шалгуулах тэмцээн боллоо. Тус тэмцээнд 6-аас 17 насны 60 гаруй тамирчид өрсөлдөж шилдэгүүдээ тодрууллаа. Мөн тус тэмцээнээр Эрдэнэт мөнгөө өвөл 2022 арга хэмжээ өндөрлөж байгааг холбогдох албаны хүн мэдээллээ. За өнөөдөр Эрдэнэт мөнгөө өвөл 2022 арга хэмжээний хүрээнд сонирхогчдын тэшүүрийн өсвөрийн аймгийн аварга шалгаруулах тэмцээнийг зохион байгуулж байна. За энэ тэмцээнд маань нийт 6-аас 17 насны 60 гаруй хүүхдүүд оролцож байна. За бид нар нэлээд олон арга хэмжээ төлөвлөсөн мөнгөө өвөл 2022 арга хэмжээнийхээ хүрээнд. За энэ дээр бол цанын аймгийн аварга шалгаруулах тэмцээн 8 насны ангиллаар, за мөн уулын цан, хоккей, за гүйлтийн тэшүүр, за сонирхогчдын тэшүүрийн аймгийн аварга шалгаруулах тэмцээнүүдийг өнөөдөр зохион байгуулж байна. За нийтдээ бол бид нар спортын төрлөөр бол насны хүрэгчдийн ангилд хүчний байгууллагуудын донд биатлоны аварга шалгаруулах тэмцээнийг анх удаа зохион байгууллаа. За энэ арга хэмжээнд маань бас зэвсэг түвшний маань салбар хүчний байгууллагууд маань маш идэвхтэй оролцож маш сонирхолтой тэмцээнүүд боллоо. Энэ эргэжлээс бол мөнгөө өвөл 2022 маань бол үргэлжлээд 23 болоод ингээ явах цаашдаа төлөвлөсөн ажлууд их байгаа. Эрдэнэт мөнгөө өвөл 2022 арга хэмжээ энэ жил анх удаа зохион байгуулагдаж байгаа юм. Тус арга хэмжээний хүрээнд олон төрлийн уралдаан тэмцээн зохион байгуулсан. Тэмцээн бүр онцлогтой байлаа. Тухайлбал бүх насныхны дунд болон хүчний байгууллагын дунд тэмцээн зохион байгуулснараа онцлогтой байлаа. Цаашид тус арга хэмжээг жил бүр зохион байгуулахаар аймгийн биеийн тамир спортын газраас төлөвлөсөн байна.